Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны олонх ерөнхийлөгч хүрэлцэхийн санаачилсан гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох агуулгатай улсын хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжлээ. За төсөлд улсын хурлын гишүүний хуралдааны эрс санал хураалтанд биечлэн оролцсон байдлыг үндэслэн сар бүрийн төсөвт зардлыг тооцож олгохоор тусгасан байна. За хэрв хуулийн төслийг баталвал энэ парламентод коноп дарах нь улс төрийн бус санхүүгийн ач холбогдолтой болж эхлэх юм байна. Эрцгөө парламентаа ёс зүйтэй парламент болгох улс төрийн өрнөл эхэллээ. Ердөө жилийн өмнө 11 байнгын ороо байгуулж мэргэжсэн парламент байгуулна гэж байсан улсын хурал одоо буцаад бүтэц дэгээ дахин өөрчилж гишүүдтэй хариуцлага тооцох том багц реформыг оруулж ирлээ. Учир нь бодит байдал дээр парламентын ажил гацжээ. Энэ бүрийн эрхийн хугацаанд байнгын ороодын 57 хурал хойшилсны 38 нь эрт хүрээгүй, 19 нь зөвшөлтсөлгүй шалтгаантай байсан гэжээ. Зарим дэд хороо намрын чуулганы дуршнигээс 2 удаа л хуралдсан нь цаасан бүтэц болсон дүр зургийг харууллаа. Ингээд ерөнхийлөгчийн санаачилсан ёс зүйн хариуцлагын төслийг улсын хурлын бүтээмж эрс санал хураалттай холбоотой өөрчлөлтөд нэгтгэн хэлэлцэж эхэлж байна. Гол өөрчлөлт нь гишүүн саналаа заавал бичлэн өгөх, эрс буюу санал хураалтыг бодит цагт олон нийтэд ил болгох, чуулганыг 5 удаа тасалсан, эсвэл сарын санал хураалтын талд нь оролцоогүй гишүүний төсөвт зардлыг хасах зохицуултыг оруулж ирлээ. Довчхондоо коноп дарах нь энэ парламентод анхудаа улс төрийн биш санхүүгийн ач холбогдолтой болж эхэлж магадгүй боллоо. Хурлын гишүүн ямар үг хэлснээ шалтгаалж маш олон хүн тэрэнд нь шууд итгэдэг. Яавал хоёр нүүргүй болох вэ? Бидний эрцийг бүртгэж байгаа бол сайдныхаа эрцийг давхар бүртэг. Өглөө ажилдаа очиж гин үү? Орой яг ажлынхаа цагаар тарж гин үү? Ерөнхий сайд чинь чуулгандаа бүрэн суудаг байх хэрэгтэй. Ерөнхий сайд байнгын орооныхоо хуралд ордог байх хэрэгтэй. Яагаад зөвхөн засгийн газартай холбоотой улс төрийн шийдвэр гарах үед болон цөөн хитгэн асуудал дээр ерөнхий сайд тэр танхимд залардгийг адилхан улсын хурлын сонгогдсон гишүүн өмөртлөө тодорхой төвшин сахилга хариуцлагыг бол сайжруулах зайлшгүй шаардлага бол байгаа. Ингэж бидний иргэдийн хүлээлт нийцсэн наандаж энэ хурлын цагтаа эхэлдэг эрчим бүрэн санал хураалтандаа нэг орооч гэд гишүүдийг гуугаад идэггүй асуудал төвшөнд одоо бас нэг асуудал тандах зөв болов. Үндсэн хуульд улсын хурлын гишүүнийг чөлөөт мандаттай биедан санал өгөх хэрэгтэй субъект гэж тодорхой заасан. Тиймээс санал өгсөнгүй гэдэг үндслээр хариуцлага тооцох нь гишүүний бүрэн эрэхэд халдах уу гэдэг асуулт агуулна. Харин хуулийн төслийг санаачлагч гишүүд яаж санал өгсөн биш, санал өгсөн үү үгүй юу гэдэгт хариуцлага тооцож байна гэж тайлбарллаа. Улс төрийн утгаараа энэ бол парламентын доторх шин тоглоом. Эрц оролцоогоор нь байнгын орооны дарга болгоно гэдэг нь ахмадлалын биш, гүйцэтгэлийн систем рүү орж байгаа хэрэг. Гэхдээ нөгөө талд эрх баригчид үүнийг дуулууртай гишүүдэд урамшуулах механизм болгох эрсдэлтэй гэж ярьлаа. Энэ үг хэлэх, асуулт асуух, эрт сэдэр гэдэг юм чинь ер нь бол бидний улсын хурал гэдэг бол бидний ажил шүү дээ. Тэгэхээр зайлшгүй эрцтэй бол байх ёстой. Эндээ ирж явах ёстой. Дээрээс нь бид нар сонгогчдыгаа энд төлөөлж байгаа шүү дээ, тийм үү? Уулыг нураагаад усыг эргүүлээд ёстой танаа нутгийг оронгоор нь эргүүлнэ гэж байгаа сонгогддог шүү дээ. Над шиг л одоо мундаг хүн байхгүй, над шиг л ажиллагч хүн байхгүй, над шиг л хариуцлагатай хүн байхгүй гэдэг. Тэгээ сонгогдчоод дараад нь хуралдаа суудаггүй. Би бол олон сонгогдсон. Би бол туршлагатай хүн. Тийм болохоор би жоохон архаг баавартай байх хэвээр. Хуралд суудагч юм бол одоо шинэ гишүүдийн, идэвхтэй гишүүдийн ажил. Би бол тэгдэг гэж ийм хандлага байх нь зохимжгүй баха. Эцэст нь энэ хуулийн төсөл нэг үннийг ил гаргалаа. Улсын хурал гишүүдийнхээ эрхийг хязгаарлах гэж байгаадаа биш, харин ажил хийдэг парламент гэх иргэдийн итгэлийг алдснаа өөрсдөө хүлээн зөвшөөрч эхэлж байна. Гэхдээ хуулиар конопо өөрөө дардаг парламент бий болох уу? Эсвэл коноп даруулдаг парламент бий болох уу гэдгийг зохицуулахаар гишүүд нам бүлэглэлээрээ дор бүрнээ итгэвчж эхэллээ.